Та бүхэндээ энэ сайхан гайхалтай өчийн мэндийг Найрамдлын Дархан хотоос одоо хүргэж байна. Тэгээд Дархан хотод маань цэл залуухан 20 хэдхэн настай бүсгүй арга гэрийн таарамжгүй харилцааны улмаас амь насаа алдсан юм харамсалтай бөгөөд эмгэлтэй хэрэг одоо саяхан гараад за миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр өнөөдөр одоо Дархан хотод бүтэн ажиллаа. Өглөө 9:30-д одоо Давхаргал аймгийн цагдаагийн газар ирсэн. Одоо орооны 21 цаг 30 минут болж байна. Нэгээд бүтэн 12 цаг одоо энд ажиллаа. Тэгээд сэтгэл бас өвдөж байна, гонигтай байна. Одоо нялх бага насны олон хүүхдүүд үлдэж байна. Тэг 20 хэдхэн настай амиа алдна гэдэг бол дэндүү харамсалтай шүү дээ. Хүний орчлонд хүн болж ирчээд тэгээд одоо амь насаа алдна гэдэг бол бас харамсалтай зүйл л дээ. Тэгээ энэ хэргийн үнэн мөнгийг олохын тулд одоо охины сүнсийг тайван амарлуулахын тулд одоо өмгөөлөгч хөвлч хүнийхээ хувьд бол одоо хичээж ажиллаж байна. Тэгээд өмгөөлөгч бидэнд одоо ажлын цаг гэж байхгүй юм да. Одоо тэгээд өглөө 6 цагт босоод Дархан руу ирсэн. Одоо 9 болж байгаа. Тэгээд Улаанбаатар хот руу харин да. Тэгээд хэдэд тарихыг бүү мэдээ. За ямар ч байсан ирсэн зорилгоо биелүүлээд Дарханаас Улаанбаатар хотын зүг одоо хөдлөө.